өөрсдийнхөө юугаар явсаар байгаа. Долоон сарын 16-нд дуудлага ирээд Сүмэр сумын муу хөөтөөс жоохон хойшхно. За Төв аймаг манай хоёрын хилийн заг дээр Төв аймгийн аргалантаас ирсэн шилжиж ирсэн бас Сэлэнгийн орхон тулаас шилжиж ирсэн ийм айдууд дээр өвчний сэжигтэй дуудлага ирсэн. За энэтэй холбоотойгоор холбогдох дээжийг нь улсын малимдгаар үнцгэрийн төлөө урт явуулаад одоогийн байдлаар урьдчилсан дүнгээр бол шүлхийн өвчин мөн гэсэн ийм хариу ирчээд бид хэд вакцинжуулалтын харах хэмжээг авч байна. Одоо хөдөлгөөнийг нэлээд сайн хорих хэрэгтэй, тархалтаа нөгөө барихын тулд тэгээд дээрэс нь вакцинжуулалт хийх ёстой. Энэ ажлуудаа бол яг технологи журам зааврын дагуу хийгээ явж байна. Тэр дуудлага өгснөөс хойш бол нэг үхэр өгсөн байгаа. Тэгээ үүнээс хойш одоогор бол үхэр өгсөн юу дуудлага бол байхгүй байгаа. Өгсөн үхрээ бол нөгөө зааврын дагуу бол булшилсан байгаа. Чи буцаага харамцсан аваад ста боловсон юм. За тэгээ ботлоо бүрэн өгнө гэсэн хэлэлтэй шээ. Тэгээд энэ чи коммент чи бүр ингээд одоо энэ зураг нь шүү дээ. Одоо энэ зургаар ийм коммент зам байгаа байхгүй юм гэхээр. Тэгээд энэ нүүрс нь гарч ирээд ирэнгүүтээ өдний шилээ зүүн. Амны хаалт тэгээд энэ байгаа. Маск. Энэ маск шон битүү ерөөсөө агаар нэм бактери орохоор гэдэг маск гэдэг. Нэм маск өмсөд өдний шилээ өмсөв. Тэгээд давхар бэлэгтэй. Энэ бэлгийн дотор бас юуны бэлсаслын бэлий давхар өмснө. Тэгээ гадуурын давхар юм бэл. Нөхөржүүлэлтээ одоо мэдэртэй таа. Нөгөө юу ч яаж байгаа ш нөгөө. Уулгасан байгаас тэр цус юм. Эсрафч уу шээ. Авчлаа. Муу хөтийг тойруулаад голомтын бүсээ тойруулаад одоо 4 пост ажиллаж байгаа. Мөн хөдөлгөөнд эргүүлүүд гарч байгаа. Вакцинжуулалтын арга хэмжээ бол өнөөдрийн байдлаар Сүмэр сумын одоо 4 5 6 дугаар огийн нутаг Баянтал сумын Баянталын одоо 2 дугаар огт байгаа одоо тэр хязгаарлалтын бүсд байгаа одоо 40 айлын нэг 94 мянган малд бол одоо вакцин хийж байгаа. Вакцины ажил одоо уржигдэр эхэлсэн. Одоо нэг 22% таа. Өнөөдөр бол бас нэмэгдээд явж байгаа баг. Ийм л үнэтэй баг. Одоо бол голомтын бүсэд 145 үхэр энэ болцшгүй гэд голомтын бүсэд байгаа. Өвчний шинж тэмдэглэрсэн үхэр бол 40 байна. За хамгийн анхны дуудлаганд очиход шинж тэмдэгтэй байсан үхрүүдээс нэг л үхэр өгсөн байгаа. Ахиж нэмж өгөөгүй, ахиж нэмж энэ тэмд дуудлага гараагүй зөвхөн голомтынхаа бүсэд байгаа.